Таниулын ерхий газрын мөрдөн шалгах газраас өнөөдөр 14 цагт одоо ирж тайлбар өгөөч гэсний дагуу ирлээ. Тэгээд прокуророос 60 тэрбумын хэргийг одоо дахин нээж байгаатай холбогдуулж гэрчийн мэдүүлэг одоо хуулийн дагуу авч байгаа юм байна. Тэгээд миний хувьд бол одоо 93 10 60 гэдэг одоо утсанд ирсэн болон бичгээр өмнө ирсэн бүх гомдлуудыг voice record буюу хоолой бичлэгийн хамт бүлээл гэж бас өглөө. За мөн одоо миний хувьд бас тодрууллаа. Ягаад гэвэл өмнө нь авилгатай тэмцэх газар дээр хаагдсан байсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд дахин сэргэж байна. Тийм учраас ажлын хэсгийг одоо таниулын ерхий газраас ахалж байгаа мó эсвэл авилгатай тэмцэх газраас ахалж байгаа мó гэж хэлсэн. Тэгээд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээний дарга идэл цог гэж хүн дахин ахалж байгаа юм байна. Тэгээд энэ дээр бол би санал зурж байна гэдгийг бас илэрхийлээ. Ягаад гэвэл өмнө нь энийг одоо эвлүүлэг гэдэг байдлаар хаацсан. Тэгээд дахиад одоо яг ажилласан хүмүүс нь өөрсдөө бол ахалж болохгүй маа. Нэгэнтээ нэмэлт мэдээлэл байна гэж үтсэн бол одоо таниулын ерхий газрын ч юм уу энэ хэргийг эцэслэн шалгах нь зүйтэй байгаа. Энийг би бас бичгээр авилгатай тэмцэх газрын дарга болон таниулын ерхий газрын даргаас өнөөдөр явуулъя гэдэг байдлаар за тайлбарлалаа. За ер нь бол яг хэд хэдэн байр суурийг бас илэрхийллээ. Энэ бол нэгэнтээ одоо энэ хол дарга бол одоо харамсал илэрхийлсэн. Тэгэхээр энэ хол даргаыг одоо бас дахиж нэмэлт байцаалт авах нь зүйтэй гэж бас үзэж байгаагаа илэрхийллээ. За эвлүүлэг мөн биш гэдгийг бол эцэслэн тогтоогооч. Хэрвээ таниулын ерхий газар эцэслэн тогтоохгүй бол олон улсын одоо шүүхэд хандах болно гэдэг бас байр суурь илэрхийллээ. Тэгээд энийг олон нийтэд бас эвлүүлэг биш ээ гэдгийг зарлаач. За нөгөө талаараа 1750 төрийн албан хаагчдаас мэдүүлэг авсан гэж байгаа. Энэ хэргийг бас дахиж нэгтлаач гэж үтсэн. За ер нь бол нэлээд тийм том далайцтайгаар одоо ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ бол одоо ахлах мөрдөн байцаагч инхтөр гэж хүн бас надад илэрхийллээ. Тэгэхээр хугацаа орно гэдгийг бол хэлж байна. Тэгээд гарын үсэг зурсан 26 гишүүн бас хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд гомдол гаргасан олон нийт одоо анхааралтай бас ажиглах болно шүү. Та бүхэнд бас итгэж байна. Тэгээд энэ хэргийг бас юутэй ч гэсэн дахин нэгтлэх үндслэл байна гэд дууг дүрчүүлсэн учраас эвлүүлэг гэж хаасан бас ийм утгагүй байдлыг тий одоо нийслэлийн прокуророос дахин сэргээж нэгтлэн шалгах одоо ийм зүйл байгаад бол хов хүний зүгээс талархж байна гэдгийг бас илэрхийлээ. Тэгээд олон нийт анхааралтай ажиглах болно. За юутэй ч эвлүүлэг мөн биш гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд авилгал мөн биш гэдэг асуудлыг бас олон нийтийн эргэлзээг тайлж аваач. Ер нь энэ дуйлантай байгаа том хэрэгүүдийн хувьд олон нийтэд энэ мэдээллийг нуухгүйгээр нээлттэй яваач гэж бас хэллээ. За хувийнхээ хувьд бол бас энэ одоо хэрэгээс нэг хоёр зүйлийг бас дүгнэлтийн ойлгож авсан. Тэр нь үл юу вэ гэхээр мэдээлэгчийн буюу одоо шүгэл үлээгч гэж ярьдаг хүмүүс мэдүүлэг өгснөөхөө төлөө хохирдог их тийм олон асуудлуудаас үүсдэг юм байна л да. Өмнө мэдүүлэг өгчдөг. Тэгээд өөрөө одоо худал мэдүүлэг өгсөн, үнэн мэдүүлэг өгсөн гэдээ маш их тийм дарамт учруулдаг талаар бас энэ утсан дээр ирсэн хүн иргэд хэлсэн. Тэгэхээр намрын чуулган нэгдэнгүүд бас холбогдох гишүүдийн хувьд авилгатай тэмцэх одоо үйл ажиллагааны талаар ямар нэгэн байдлаар мэдээлэл өгсөн гэрч за мөн одоо шүгэл үлээж байгаа тийм ээ нийгэмд одоо асуудлыг гаргаж тавьж байгаа хүмүүсийн эрх ашигыг хамгаалах тал дээр хуулийн төсөл санаачлах зайлшгүй шаардлага байна гэж бол одоо хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийсэн. За мөн одоо улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль за олон байдлаар одоо төрийн өндөрлгүүдээс өөр чиглэлээр ажилладаг хууль хяналтын байгууллагууд өөр дүгнэлт гаргадаг томилсон албан тушаалтандаа үйлчилдэг энэ асуудлаас үндсэн хуулийн манай өнөөдөр эрх мэдлийн энэ салангат байдал асуудалтай болж байна гэж үзэж байгаа учраас цаашдаа энийг зөвхөн хувь хүнтэй холбоотой асуудал биш илүү системийн хувьд судалгааны хувьд авч үзэх юм зайлшгүй шаардлага байна гэж бас хувийнхээ хувьд дүгнэлээ тийм ээ. Энэ хэрэгээр одоо нөгөө ганц гэрчин дорд задууг анхны иргэн чод энэ болсон. Энэ хэрэгээ одоо ер нь хаагур явуулсан юм. Та салбар үзсэн. Дорд задуутай би уулзсан. Сая бас тэр талаараа би одоо байцаалтанд дурдлаа. Одоо тэр хүн одоо худал мэдүүлэг өгсөн юм уу? За аль эсвэл одоо хилмигдээд байгаа мó гэдгийг бас энэ чинь олж тогтоох ёстой шүү дээ. Хэрвээ тэр хүн одоо мэдүүлэг нь үнэн бол дорд задуу бол тийм ээ одоо энэ хэргийг бас гаргаж тавьж нийгэмд шүгэл үлээсэн гэдэг талаар нь бид нар өмнө нь бас одоо дорд задуу гэдэг иргэн дээр үүсчихсэн энэ хэрэгүүдийг дахин нэгтлэх ёстой. Тийм ээ нэгтлэх ёстой. За хэрвээ энэ одоо үнэхээр эвлүүлэг тогтоогдоод орон үндэсгүй худал мэдээлэл өгсөн бол бас энэ дээр хариуцлага асуудал ярих ёстой. Тэгэхээр энийг бас тийм ээ одоо эцэслэн тогтоогооч гэдгийг би бас сайн мэдүүлгэн дээрээ хэллээ. За өөр нэг зүйлийг би бас илэрхийлэхийг хүсэж байгаа. Ер нь бол нэлээдгүй юм олон тохиолдол үүсэж байна л да. Одоо ингээд авилгатай тэмцэх газар дээр ч юм уу
гинт нэг хүнийг ингээд барьж аваад улс төрийн акт хийдэг. За тэгээд тэр нэг 30 хоногийн дараа ч юм уу 60 хоногийн дараа ч юм уу буцаад тавигддаг. Тэгээд ингээд сураг алдчихдаг. Тэгэхээр энэ чэнэс за сая бас ерөнхий сайдуудын асуудал ч гэсэн энийг одоо хойноос нь хөөцөлдөх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ үнэхээр буруутай зүйл хийгээд хүмүүс хоригдсон бол цаашаагаа ингээд хоригдоод ямар нэгэн байдлаар эн чинь шүүхийн өмнө шийдэгдэх ёстой тийм ээ. Хэрвээ огт буруугүй багт нь авилгатай тэмцэх газраас хүнийг бүтэн 60 хоногийн хугацаанд сайтуулаад хоригдсон бол энэ бол хүний эрхтэй холбоотой асуудал. Энэ бол зандалчилж байгаа хэлбэр. Тийм учраас энийг бас хуулийн хяналтын байгууллагууд нь эргэж үзэхгүй бол одоо зүгээр нэг тийм хүн барина гэдэг бол өөрөө нэг тийм улс төрийн акт юм шиг. Авилгатай тэмцэх газрын мэдээлэл гэдэг бол улс төрийн парламент дотор явж байгаа мэдээлэл буюу улс төрийн өргөтөөгөө нийцэж явдаг. Ийм байдлаас үүслээ шүү дээ. Одоо өчигдөр авилгатай тэмцэх газрын бас мэдээлэл яригдсан. Одоо 3 сайттай холбоотой ийм авилгалын хэрэг үүссэн байна гэж хэлсэн. За үнэхээр авилгалыг тогтоож байгаа бол сайн байна. Гэхдээ тэгвэл өмнө нь гаргаж тавихгүй яасан бэ гэдэг ийм асуудал үүсэж байгаа. Тэгээд яг гарын үсэг зурсан 3 сайт нь. Тэгэхээр энийг бол одоо улс төржүүлж байна гэж бас үзэхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм да. Тэгэхээр ер нь бол энэ хууль хяналтын байгууллага улс төрждөг, улс төрийнхний гар хөл болдог. Хин нэгэн улс төрч мэдэгдэл хийчихлээр одоо хэргийг нээдэг. Хин нэгэн хүн уцтглаар хэргийг хаадаг. Ийм байдлаар цаашаа явж болохгүй л да. Үндсэндээ манайх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэд 3 засаглалын шүүхтэй холбоотой, хуулийн засаглалтай холбоотой энэ хараат бус байдал бол одоо бүтэн нурж унсан гэдгийг миний хувьд бол бас илэрхийлж байгаа. Системийн хувьд бас харж илүү тогтолцооныхын хувьд засахын төлөө бас ажиллах болно. За саяын 60 тэрбумын хэрэг бол энэ тогтолцоо эвдэрч байгаагийн хамгийн бас энгийн жишээ учраас бас хойноос нь ингэж хөөцөлдөж явсан юм а. Тэрнээс хин нэгэн хүний мууг үзэх гэсэндээ ч юм уу эсвэл зуны цаг зүгээр улс төр хийх гэсэндээ ч юм уу одоо ийм байдлаар бол байгаагүй юм. Ягаад гэвэл дэлхийд дээр 150 гаруй оронд хуулийн засаглал байхгүйгээс бол доголцсноос болж юу үүссэн бэ гэдгийг би бас одоо хувь хүнийхээ хувьд судалж ирсэн. Энэ бол маш их тийм хортой, манай ардчсан тогтолцоонд хортой тийм зүйл. Энгийн гэрчтэй ийм тодорхой 40 минутын болон 90 минутын 2 өдрийн бичлэгтэй ийм зүйлийг улс төрч одоо нэг хүн эвлүүлэг гэж хэлснийг хууль хяналтын байгууллага ёсоор болгож хаасан нь л өөрөө энэ дээр зарчмын асар том доголдол байна гэж үзэж бас өнөөдрийг хүртэл яваад байгаамаа. Тэрнээс мэдээж одоо прокурорын ярьж байгаа шиг аль нэг хэрэг рүү орох гээд байгаа юм аа л тэр үл мэдээж хууль хяналтын байгууллагын хараат бус байдал. Гэхдээ хууль хяналтын байгууллага маань хараат бус байдлаа битгий улс төржүүлээч. Илт ийм илэрхий ойлгомжтой юмн дээр бас илт нэгтлийг барьсан ийм шудраг биш шийдвэр гаргаач. Манайд одоо жишээлбэл ингээд болоод өнөөдөр баг энийг ярьсан хүн нь өөрөө буцаж буруутаад дооглуулад тохуурхуулаад яваад байгаа болохоос ш. Солонгосын ч юм уу Японы одоо парламентын дарга нь тийм ээ нэг нь 40 минутын нэг нь 90 минутын бичлэгэнд орчоод тэгээ хууль хяналтын байгууллага нь эвлүүлэг гэж хэлснийг нь эвлүүлэг гэд хаацсан бол тэр улсд бол аль үжийн энэ эмгэнэлтэй дараа бол дууссан байгаа. Тэгэхээр ийм л одоо нэг тийм шудраг гэх юм уу, зам ёсны гэх юм уу, ийм хууль хяналтын байгууллагатай тэрэндээ олон нийт итгэдэг. Тэрнээсээ одоо улс төрчтөн ч адилхан тэгш хэрэгтэй эмээдэг, иргэдэн ч гэсэн бас эмээж хүндэтгдэг. Ийм л нийгэм бас байж иж Монгол бас цаашаагаа бас ардчилсан төртэй гэдэг утгаараа цэцгэлөө өгчих юм а гэж хувь өнөөхөө улс төрчийнхөө бас бодд юм а гэж баярлаа.